Зохиолыг бичсэн Нэмарагчаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батболдын Очор. Хүн биш. Энэхүү зохиолын бүтэн хувилбар Mbook аппликейшн болон Mbook вебсайтад орлоо. Уулын цасан хайлж хараахан амжаагүй ч урин цагийн үзүүрийг бэлэгдэж моддын цан ярилсан хавар цагийн эхэн ажээ. Баруун хийгээд зүүнээрэн өвчхар моддоор бүрхэгдсэн багхан уулын мухар аманд тунчиг тохилог нэгэн өвлжөө үзэгдэн. Тэрхүү дулаан өвлжөөнд шинхэн цагаан бүрээстэй ганц гэр байх нь төдвийн хажээ. Төдөө хэдийгээр нас 30 хүрээгүй боловч сум нэгдэлдэн ажилч хичээнгүүгээрэн шалгаран гайхагдсан нэгэн билээ. Тэрээр аймаг сумын наадамд их шувг алдаж үзээгүй сайн бүхийн дээр зүс булааж нүд хужралсан сайхан чир ажээ. Гэвч төдвийн сайн сайхан алдрыг дурдвал үүгэрч зогсохгүй. Тэрээр Японы милитаристуудын эсрэг хийсэн ах トゥ зөвлөлт Монголын армийн эгнээнд багтаж 1939 онд халах голын дайнд оролцож явсан бол өнгөрсөн жил мөн армийн хамтаар Жанчхүү хүртэл явж тулалдаад ирсэн өнөө цагийн Баатар Ирволон Угтан бол 2 дайнд гарамгай тулалдаж Ингрийн 4-тэй цоолоод авсан дайчин. Харин өдгөө шинхэн айл болоод нэгдэл нийгмийнхээ суур хоныг хариуцаж улс их орондоо хүчийг өргөсөөр байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн намар зэрэгэлдээ сумдууд даяар шагшигдах болсон сайхан бүсгүй болох өөрөөс нь 5 дүү дүүрэмэ бүсгүйг эхнэрэн болгож өрхөөн татуулснаар төдвийн их айлын голомтыг бадраасан ажээ. Өдгөө уулын мухрын энэ өвлжөөний ганц герт дүүрэмэ бүсгүй хонинд явсан эр нөхрөн хүлээгээд хоолцоо зэхэж байх билээ. Харин зүүн орноон нэхий өлгийтэй жаахан хүү тайван нойрсон. Дүүрэмэ тогоон дээр буцлах бүхэл махыг галын хайчаар багхан хөдөлгөх зууртан тоонуудоо хараад үл ялэг санаа алдав. Эр нөхөр төдвөн өглөө эртлэн босч хонтойгоо хамт гараад өдий хэрдэл ирдэг ажээ. Гадаа хэдийнэ бүрий орсон харагдана. Гэтэл хонин сүргийн түрүүч холгүйхан газраас майлалцаар айсвэг бүсгүй сайн нэг дуулж тэрүүхэндээ инээмсэглэлээ. Төдхөн гэрийн гадна морьтой хүн ирж дөрөө хазар хангинах чимээ гарах нь төдөв ирж буйг нь ээлтгэн. Хаяанд байх халтар тайганч эзнэн ирэх дуунаар хусаж боргосонгүй ухтан сонсогдно. Гэрийн хаалга айж ухнаар нээгдэж гаднаас уул хангаа мэт ханхар сайхан ир орж ирэх нь өнөө цагийн сайн малчин 2 дайны Баатар заан төдөв болоо. Тэр орж ирмэгцэл эхнэр өдөө харж айдуухан инээмсэглээд "За та хоёр минь давгүй сайн байв. Хүү унтаж байна уу?" Гэсэр малгаагаан тайлж бариад хомир өдөө гарч тухлав. Дүүрэмаач эр нөхөр өдөө элгэмсүү халуунаар ширтэж инээмсэглээд "Бит хоёр яах вэ? Дулаан гэртээ байгаа улс юу алцгав? Харин та минь даарч хөрвөө. Хон сайхан тогтож байна уу?" Гэх зууртан тогоонд уулсан тарган адууны махыг хөнгөн цагаан төмпөнд нэг нэгээр нь гаргаж эхэллээ. "Бас чиг өр оржээх үү? Хон сайхан л тогтож байна. Нэгдлийн хонь аваад ууланд шахаж буугээд багхан зэм хүртэж суусныг бодоход ч онд мэнд орчихлоо шүү." "Харин тийм ээ, хүнийг хилэлдэггүй би ч айжил суулаа. Суур хонь авсан хүн энэ их боохотой газар гэж бодоод." Залуухан хосын хооронд энэ мэт яриа өрнөх зурд тарган адууны чансан мах уур савсуулсаар ширээн дээр бэлэн болов. Төдөв махыг харж инээмсэглээд хутгаан сугалсаар урагш багхаан дөхөн. Энэ мөчөд гэрийн зүүн орон дээр унтаж байсан өлгийтэй хүү үнэгчилсээр сэрээд эхийгэн дуудах мэт тэрүүхэндээ уйллаа. Дүүрэмэ инээмсэглсээр хүүгэн тэрч өлгийн юугэн задлах ажээ. Үүнийг харсан төдөв хоол идэхээр зэхэж байсан хутгаан ширээн дөрхөд инээд алцаар босч эхнэр хүү дээрээ очино. Тэрээр өлгийг нь задалсан хүүгийнхээ хөлийг нь хэдэнтэй үнэрлээд "Хүү минь сайн бүх болох шүү. Би ямар ноцолдож базаасан биш. Хүүгийнхээ дээлийн захыг мушгаад суух өдөр ирнэ дээ." Гэснэн Дүүрэмэгийн духан дээр үнэрлчгээд эргэж хоолон идэхээр тухлав. Хан хинтийн сардаг их уулсын үзүүр хормойг бараадаад төдвийн гих энэ 3 халуун бүл ин амьдрах билээ. Үдшийн бүрий үргэж одоод гүн шөнийн их харанхуй уулын мухар амыг нэгэнд бүрхөв. Суур хоныг аль хэдийнэ дулаан хэвтэрт нь хотлуулсан төдөв одоо юунд ажрах. Сайндаа л шүн гарч ганц нэгэн удаа буу тавьж боохоо үргээхээс өөр сэтгэл чилээх зүйлгүй. Тэр одоо гэрийн баруундаа суугаад том цагаан нэхийг хэдрэгдэх аж. Харин Дүүрэмэ галын өмнө суугаад элцэн нэхийгээр хурганы уут ойж сууна.
Төдөв. Сумаас хүн хар ердөө үзэгдэхгүй нэ. Хотонд дуугарсаар байгаад бууны маань сум дууслаа байна. Гэд эхнэрөөдөө харна. Дүрима тэгтэн толгой дохиж түүний үгийг нь дэмжээд хилээд яах вэ? Юм л барагтай боллоо. Цас жаахан нэмгэрээ тгвэлч агент ирхэл бах та. Гэж хилээд зүүн орноо 50 нойрсох балчир хүүгийнхээ зүг харж хаанаа л инээмсэглэн. Энэ зуурт хоттой хонин перхитэл үргэж хаяанд хөвцсөн халтар тайг нь угсхийн боргосоор босхон дуулдав. Төдөв шуудхан л элдэж асан азарган нэхийг хаяа руу шидчихээд ханан дөлгөөтэй огтор шар карбинан үрч аваад гэрээс гарлаа. Түүнийг гарахад нохоо нь сарвч хашааны наахнаа зогсоод хуцаж байх харагдана. Төдөв баргийн боохоо ирэхэд гүйгээд барьцгал амтансан. Муу басар маань хөгшрөө зүрх муутай болжтэй. Гэгшүү юм бодсоор хідэнтэй хашгирч чимээ өгсөөр хашаа сарвч руугаан ойртов. Гэтэл саяхан үргэн хуйларч байсан хойнд намгүн болж орхихон тэрэ. Залуу ир буугаан барьсаар хотны урд захаар тойрч хашаан доторхыг нүдэрээ нэгжин. Гэтэл түүнийг дагаж явсан халтар нохой өвлжөөний зүүн хярын модод хараад учир зүггүй боргож эхэллээ. Төдөвч нохооныхон хуцах зүгт харж нүдэн хэрэндээ хурцлана. Тэр хэсэгтийн хараад баг зэрэг гайхах мэт болов. Моддын багхан чөлөөгөөр хүнгүйгээд өнгөрөх шиг харагджээ. За үгүй ээлгүй дээ. Хийм хараа биз. Энд уулын мухарт ямар амтан явган нүцгэнгүй хэв. Гэж төдөв өөртөөгөө энэ шивнсээр бууныхаа замгийг татаж гүхээгээ шалгавал ердөө 2 ширхэг сумал үлдсэн байв. Тэр 2 сумыг бууны гүхээгнээс гаргасан чигт нь авч өмднийхөө халаасанд хийгээд моддын зүг чимээ өгч хідэнтэй хашгирлаа. Ингмэгц халтар нохой нь хуцхыг болов. Саял нэг санаа намарсан ир аажуухан алхасаар хотоон тойроод буцаж гертэн орхожээ. Өглөө наран яаралгүйхнэр өндөөж уулсын оройгоос дөнгөж цухбайлаа. Төдөв хизээнэл хониндон явхад бэлэн болсон байх бөгөөд унаа болох өнжмөл дэлтэй бор морин эмээллэж амжаад байв. Харин Дүрима эр нөхрөө үдэж өгөхөөр гэрийн гаднаа зогсож үзэгдэн. Төдхөн төдөв цувран холдох хондийнхоо араас морджээ. Дүрима наран сөргөө гар сарвчилж эр нөхрийнхөө араас ширтсээр гэрийн үднэн үлдэв. Бүсгүй хэсэгтийн зогсноо гинтэл давхиж гэрээс зүүнтэй байх модод багхан хярын зүг хархан тэрэ. Бүсгүй гихтээ яагаад ингэснээ өөрөө ч төдийлөн сайн ойлгосонгүй. Харин түүний харж буй зүгээс өөрийг нь хэн аль эсвэл ямар нэгэн зүйл цоо ширтээд байх мэт санагдах ажээ. Дүрима моддын завсар зай болоод чөлөө бүрийг анхааралтайгаар ажиглана. Гэвч тэнд юу ч үзэгдсэнгүй. Бүсгүй хэсэгтийн болоод гэр өдөөгөө орж хаалгаан сайтар татаж хаалаа. Наран налааж тэнгэр цэлэмсэн тогтун сайхан өдөр тохиожээ. Хондын захаас холгүйхэн суух төдөв хол ойрыг ажсаар алс хитийн бодолтон автаж суунав. Уг нь ч ингээд хонь амрал юм. Гэхдээ энэ хондон эдийг нь харуулж нэгдэлтэн өгчхөд адуул авч малламаар. Мөнч сайхан шүү. Тэгээд ч би хүүтэй хүн. Дахиад ч хүүтэй болж таарах биз. Угаас удан маань тийм юм та. Дүримагаан харин сургууль соёлд нь явуулчих юмсан. Зоо техникч болох хүнийг ингээд чөдрөжглөө гэж авхай дарга хэлж байна үлээ. Ортой л үг. Ерөөсөө л эргчил хүүгэн хөхнөөс нь гаргаж бор хоолнд оруулчаад Дүримагаан сургуульд нь явуулнаа. Би яах вэ хүүгэн аваад аав ээжийн хаяг бараатахад болохгүй гэх газаргүй. Тэгээд адуу авчих болч. Залуу эрийг ийм бодож суутал сүрэг хонд модод дагсан цаад цахаасаа перхитэл үргэж амтд бодол юуг нь тасалж орхихон тэрэ. Төдөв угсгийж босоод огтор шар карбинан мөрнөөсөө мулталж сэнэглэв. Гэтэл хонд нь тогтчих юм гин. Эдэн ямаад тургилсаар моддын зүг ширтгэхийг эс тооцвол сэжиглэх зүйл нүднээ үзэгдсэнгүй. Төдөв нүд гүйлгэж моддын хаа нэгтэйгээс ганц боловч чон олоод харчихыг хичээн. Гэтэл уулын сүудэр дайрсан бүдүүхэн хар модны араас нэгэн амтэн бултас хийгээд үзэгдэхгүй болчих шиг болов. Юу вэ эн чин? Би буруу харах гэж байхгүй дээ. Чон биш л болж таарлаа шүү. Ямар амтан бэ? Гэж бодох зууртаан төдөв мориндоо мордлоо. Тэр шуудхан л буугаан барьсан чигтэн моддын зүг шогшуулв. Харин модонд дөхөх бүрт өөрийн унсан морин
чихэн хулмалзуулж цаанаал нэг ай муутай сүүлэн хайлаад нэг л бишээ. Наран хараахан жаргаагүй байхад хонд майлалдах дуун гарсанд Дүрима багхан гайхсаар гэрээсээ гарч харлаа. Түүнийг гарч харахад үнэхээр ч хондын түрүүч нь хотондоо баргал ирж байв. Харин бэсэрхэн хошуу тойроод үлдсэн хонин сүргийн сүүл хэсэг харагдсангүй. Төдөв маань ингэж эрт ирдэггүйсэн яага юм болоо? Гэж санаа зовнох бүсгүй нүд цавчилгүй ширтсээр. Гэвч төдийл их удаагүй байтал хондын төгсгөлийг дагсаар бор морьтой төдөв гарч иржээ. Дүрима саял нэг сэтгэл амарч инээмсэглээд шуутхан л гэр өдөөгөн оров. Хэсэг болсны хойно гаднаас төдөв орж ирлээ. Угийн л инээмсэглсээр орж ирдэг эр нөхөр нь өнөөдөр нэг л баргар байхаач. Үгч дуурсангүй шуутхан л хоймродон гараад бууга авдрын хөндөд босгож орхилоо. Үүнийг нь харсан Дүрима эр нөхөртөө халуун цай дөхүүлэх зураан "Та яагаад нэг л баргар байх чинь?" Гэвэл төдөв эхнэр өдөөгөө харж муухан инээмсэглээд "Зүгээр эхөө. Нэг муу боохоо хонь эргээд үлдсэн хоёр суман барж орхилоо байна. Онсонгүй дээ." Гэснээс өөрийг хэлсэнгүй. Гэвч бүсгүй эр нөхрийгөө нэг л зүйл нуугаад байх шиг болохыг битүүхэн гадралсаар суулаа. Шөн дунд өнгөрчээ. Хэн нэгэн гэрийн хаалгыг нь хүчтэй балбах дуунаар төдөв цочин сэрлээ. Тэр өндийгөө хаалга чигт харвал үнэндээ хаалга нүдсэн биш. Гаалганы гаднаас хаашааш угцчин байх мэт сонсогдоно. "Эмбэ?" гэж чангаар асуувал өнөг чимээ намгүн болж орхив. Төдөв аажуухан босоод гэргийн өдөөгөн харлаа. Дүрима их л айсан байртай байх бөгөөд хөнжлөөрөн нялхүрэн тумлайдан хучиж үзэгдэн. Төдөв шүдэнс зурж лаасаагаад өөдрүү зөөлөн гიშгэлсээр ойртно. Гаднаас таг чиг аниргүй хിവэр. Тэр аажуухнаар хаалгарууд өгөн. Ингэхэд яагаад ч юм хамаг биеийн салгалж хар хөлсөн цутгасаар байхаач. Төдөв хаалгандаа хурч хэсэг чимээ чагнаад амьсгаа дарлаа. Тэгсний хойно багхан хоолой засаад "Эмбэ?" гэж зөөлнөр асуувал мунд хариу байсангүй. Төдөв хаалганы замган түгжээг аажуухнаар мултлав. Яг тэгмэгц үүнийг л хүлээж байсан мэт хаалга сэвхийн нэгдээд хүн дүртэй хар амтан муухай орилсоор улаан халз дайрхан тэрэ. Төдөв үнэндээ тэрхүү амтны юу болохыг ч харж амжсангүй. Өнөөх амтан сайн ирээг ганцхан дайрч унгаад зүүн орнон унтах эхнэрхүү хоёрлуун довтолж орхон тэрэ. Төдөв голынхоо дуугаар хашгирсаар түүний араас ухсгийлээ. "Юу болов яавта?" гэх Дүримагийн дуунаар төдөв нүдэ нээлээ. Саяын бүхэн зүүд байсан ажээ. Хамаг биеийнх нь хар хөлсөн цутгаж амьсгаан дээрдсэн төдөв сая л нэг тайвшрах мэт болж эхнэр лүүгэн дүрлийтл ширтэн. Тэгснэн за зүгээр дээ. Ёо жаахан хар дараад. Гэж хэлмэгцэн эргэж орондоо хэвтлээ. Гэсэн ч Дүрима бүсгүй эр нөхрийнхөө эл үгэнд төдийл их итгэсэнгүй. Ямар нэгэн зүйл болохгүй байгааг зөнгөөрөө мэдэрч төдвийг ширтсээр санаа алдлаа. Тэнгэрт наран үгүй бүүдгэр үлэрхэг өдөр тохиожээ. Төдөв өдөр тутмын л заншил ёсоороо хондын зах бараадаж суугаад энэ тэрхнийг ажин байна. Тэр тийм байх зуртаан би ер нь хонь авчгаад ямар юман хийж энэ хөвчийн мухар бараатва. Муу Дүримаагач зовоогод миний энэ зөрүүд санав. Гэж боцоор суутал холгүйхэн газраас морь үрсгэн сонсогдож бодлыг нь сарнаж орхихон тэрэ. Төдөв гайхсаар багхан өндөөж морь үрсэх зүг рүү харав. Гэтэл моддын захаас эцэж туйлдсан ганц зэрдмөр ядруухан гэлдэрсээр айс үзэгдэн. Төдөв "Энд чинь юун ганц морь явах вүлээ? Ууланд явсан хүн харал осолдоо болов." гэж бодоод шалмагхан босч өнөөх морийг ажиглана. Зэрдмөр эгээл эцсийн хүчээр шавхах мэт айдуухан гэлдэрсээр төдвийн хоньны борыг бараадаж ирээд хамар дуурсан болоод газар үнэрлэж зогсов. Иш турж ицсэн гэж хэрэг алах. Хөөвэз цолбуурaan тасцсан байх юм. Модонд уяатай удажтай янз нь. Төдөв зэрдмөрний толгойд байх ногтны газарт чирэгдэх тасархай цолбуураас барьж аваад хэсэг бодлогошрлоо.
Хөөрхий зээрд морины хөхмах чичирсээр аниргүй зогсон. Гарлаа энэ ч одоо мал болохоо өнгөрөөд бүр харангадж орхиж. Заавайц ямар нэг ингэж морион эзэмгүй ууланд ууж орхих вүлээ. Сэжигтэл хэрэг юм. Арай үүгээр үзэгдээд байгаа амьтантай холбоотой юм биш байгаа та. Энэ үед өнөөх зээрд морь газар хэсэг үнэрлээд өвдөг нугалж доош хэвтлээ. Хөөрхий хөрвөх гэсэн хэрэг байв. Гэвч хэдэнтэй хөрвөхийг завдсан зээрд морь ганц удаа боловч сэрвээ давж эргэсэнгүй хийдими хэд тийчлээд арайхийн өндийж нам гүмхэн хэвтлээ. Одоо үзвэл ядарч эцгийн туйл болсон тэр морь яагаад ч дахин хөл дээрэн босхгүй гэдг нь илт болсон харагдана. Төдөв уртаар санаа алдаад зээрд морины хошуунд тогтсон мөсийг алгаараа зөөлөн шударч унаглаа. Ийм байсан төдөв орчноос нэг хэсэгтэй л тасраад байснаа өөрөө ч мэдсэнгүй. Хоньны бор морин цулбуур дугтчин үргэхэд сая л нэг ухаан орох мэт болжээ. Морио хоромхон тогтоосон залуу ирийг дөнгөж эргээд хартал өөрөөс нь даруй тохоо хэрийн өндөр бүндүртэй ямар нэгэн амтэн нөмрөн бууж ирхэн тэрэ. Төдөв гүйцэд сэхэл авч амжаагүй ч өнөөх амтны өдөөс шуудханд барилцаж авлаа. Түүний гарт ширүүн урт үс тэмтрэгдэх мэт болов. Гэрийн доторхыг пишингийн амаар улалцах галан гэрэл үлэмчгэн гэгүүлэх бөгөөд тооноор харахад цагаан гэгээ хараахан тасравгүй үзэгдэн. Зүүн орон дээр нь суугаад нялхүрэн хөхүүлэх дүүрима пишингийн амтын ширтсээр нүдэж цавчлахгүй суухажээ. Угтаан тэр удахгүй майлалцсаар орж ирэх хонин сүргийн чимээг тэн анирдан хүлээх вүлээ. Төдөв маань нэг л биш. Надаас ямар нэгэн зүйлийг нугаатлах шиг. Арай нэгдэл нийгмийн хонин сүргээс чононд алдаад түүндээ шаналж яваа биш байгаа та. Мэтгэл хүндээ муу хань минь миний санааг зовоохгүй гээд. Дүүримаг энэ суутал хүсэн хүлээсэн анир сонор юуг нь мэлаж тэр үйл ялэг инээмсэглэлээ. Бүсгүй хүүгэн хөхнөөс нь аажуухан холдуулж орон дээр тавиад зуухны тагийг авч ширмэн тогоотой хямцагтай шүлийг халаахаар тавив. Энэ зуурт гэрийн ойрмогхон морь төргөлж дөрөө хан хийгээд эр нөхрийг нь ирж буйг илтгэх билээ. Дүүрима инээмсэглсээр зуухны амыг онгойлгож хідэн мөчөр чулуудаад тогоотой хоолоон багахан хутгаж хөдөлгөн. Төдхөн гаднаас төдөв орж ирлээ. Тэр нилээд дуу муутай байх боловч гэргийн өдөөгөө харж муухан инээмсэглээд дарж өмссөн үнгэн ловузаан тайлж барьсаар хомродон гарч суув. Хонь сайхан тогтвоо. Өнөөдөр жаахан хүйтэн байваа та. Гайгүй дээ. Хүүтэрж базаасангүй. Хонь тогтлоо. Эхнэр нөхрийн хооронд энэ төдийхөн яриа өрнөв. Дүүрима байн л нөхрөөдөө харж санаа зовнсон байдлаа нууж чадахгүй суун. Одоо сайтар харвал төдвийн үстэй дээлний ингрийн 3 шилбэн тэр аяараа ханзраад унжсан харагдана. Мөн түүний үс толгоо их л хөлрөөд хөлсөн саявтархан хатаж байх шиг үзэгдэн. Дүүрима төвчээр зааж үг асуулгүй байсаар төдөвд хоолыг нь аягалж өгөөд дэрэгдэн дөхөж суулаа. Гэсэн ч төдөв аанаа л үг хэлсэнгүй. Хямцагтай гурилтай шөлнөөс чимээгүйхэн халбагдана. Дүүрима та минь наад дээлийн товчон ханзалчгаж тайлаад орхи би шидэтгэе. Гэвэл төдөв чимээгүйхэн толгой дохиод сандалд суусан чихтэн бүсээн тайлж эхэллээ. Бүсгүй уртаар санаа алдаад эр нөхрөөсөө үг хүлээн. Энэ нь хитрхи ихээр асууж шалгаагаад орхивол төдөв бүр ихээр дугаан хураачдаг гэмтэйг мэдэх болоод тэрвэлээ. Төдөв чимээгүйхнэр дээлэн тайлаад эхнэртээ өглөө. Түүнийг харахад нилээд их ядарсан бололтой байх бөгөөд мөн л чимээгүй хоолон идэх аж. Энэ ямар гээчин жигтэй амтан бай. Хүн гэхэд хүн биш юм. Урд хожууд ийм амтны талаар дуулж явсан чгүй. Арай нөгөө хүн хар хөрөөс гэдг нь биш байгаа та. Гүй тэгээд надаас юу хүсэ юм болоо. Шуудхан ирээд л ноцчих юм. Ойгүй л тэнхээтэй амтан юм. Ядаж байхад сумгүй байж таардаг. Сумтайсан болч. За яах вэ? Маргааш хангинүр сүхэн аваад явъя. Гайгүй дэ чамайг. Нойрон хулжсан төдөв энэ мэтийг бодсоор тоон өдөө ширтэж хэвтэн. Гэрт багхан сэрүү орж явахыг бодоход оройхон хийсэн гал бөхөж буй бололтой. Тэр гал хий гэж санаад чимээгүйхнэр өндөв. Гэтэл дүүрима түүний гараас нь атгаад авав. Ингэн чинээ бодоогүй төдөв гайхсаар эхнэр өдөөгөө харвал тэр ч мөн нойрон хүрхгүй хэвтэж байх мэт үзэгдэн.
Дүүриймаа. Та яав? Гарах гээ юу? Гэж айдуухан асуугаад төдвийн гараас улмаа чангатгана. Төдөв тэгт нь хариу нэмсэглээд "Гүэхөө гал нэмий. Хүү та хоёр минь даарч орхих вэ?" гэж хэлээд дээлээ нөмөрсөөр орноосоо босов. Дүүриймаа түүний араас харж санаа алдаад мөн дөндиж суув. Ингэхдээ Балчир хүүгийнхээ хучилгаыг засаж өгөхөөч бас мартсангүй. Тэгсний хойно Дүүриймаа "Та минь надаас нэг л зүйлийг нуугаад байх шиг надад хэлбэл дээргүйсэн болов?" гэж аяархан шивнэв. Төдөв эхнэр өдөөгөө нэг сүрхий хараад чимээгүйхнэр галд мод нэмэн. Ингэхдээ тэрээр уур яр голдуу модыг зууханд хийх ажээ. Төдөвтийн хэсэг суугаад Дүүриймаа руу харснаа нэг үг хэлэх гээд бас л болчихов. Тэгснэн багхан худал мэт инэмсэглээд "Чимэн дэми юмд зовх гэж мөн өвгөн нь жаахан ядраад байгаа болол та. Хонь гэдэг чинь ер нь ярвигтай амтэн юм. Иргэчл адуугаал авах минь. За унтаж амраа." Гэчгээд шуудхан босч орондоо орлоо. Дүүриймаа Анайл чимээгүйхэн санаа алдаад эр нөхрийнхөө цээжинд наалдаж нүдэн анлаа. Өглөө эртлэн боссон төдөв гэрийн баруун хатавчны хананд хавчуулсан хангинур сүхэн авч эрийг нь нэгэнтээ шалгаад ар бүсэндээ хавчууллаа. Үүнийг нь харсан Дүүриймаа эр нөхрөө гэрээс гарахын өмнө амжиж "Гүй та над сүхэ яах нь?" гэвэл төдөв эргэн харж инэмсэглээд "Жаахан мод цавчих юм аах. За та хоёр минь дулаан сайхан сууж байгаарай" гэж хэлснээр гэрээс шидэмхэн гарч одов. Дүүриймаа хэсэг бодлогошрох мэт суугаад төдвийн араас гарчээ. Түүнийг гэрээс гарахад төдөв бор мориндоо хэдийнэ мордоод бэлчээр өөдөө дөтлөх хондийнхоо араас гэлдэрч байх үзэгдэн. Бүсгүй гар сарвчилсаар хэсэг зогсоод гэр өдөөгөө буцаж орлоо. Харин төдөв эхнэрээ тэн гарч ирээд буцаж орсногч мэдсэнгүй. Өнөөдөр яах бол гэх бодолдоо автаад хөмсөг зангидж явна. Тэрээр яалтчгүй л амтай бодтой адгуус байсан та. Өнөөдөр бэлчээр тэрдэг болов яадаг бол. Урд өдөр өдөржин ноцолдоод би дийлээгүй. Хар бираар давна гэж угаас баймгүй л амтан байна вүлээ. Би сүлдаад байхад тэрэнд юртийн байдал ажиглагдаагүй дээ. Хангинур сүхэл хар толгойд нь зоогоод орхих юм шүү. Гэх учир нь үл олдох бодолтон эрэгцээр нэг л мэдхэд богмалын хөл хүрэх бэлчээрийн мухард ирсэн байлаа. Залуу эр мориноосоо буулгүй хол ойрыг ажиж хэсэг болоод их л шидэмгээр бууж бор морион тушиж орхилоо. Энэ дашрамд багууд яг тохиочээ. Тэрээр мөн л ийш тийшээ харж хэсэг зогссноо дээлийн гадуур өмссөн яман хүрмэн тайлж газарт хаяв. Тэгснэн бүсний ард хавчуулсан хангинур сүхэн шов татаж аваад баруун гартаа атгасаар газарт завлаж суулаа. Ингэхдээ ч сэрэмж алдсангүй. Өнөө тулах учраагаан хүлээж хөмхий зуусаар. Угаас өнөөдөр л энэ ёрын амтны учрыг олохгүй бол эхнэр хүүхдээ уулын мухард орхиод тусламж дуудаж сум орох боломжгүй гэж залуу ир тунгаагаад энэ шидэд сууж би билээ. Гэхдээ бас өнөөх амтныг дахиад ирэхгүй болов гэсэн гордлогч бас бодолд нь оршин байсныг нуух юм. Гэвч түүний битүүхэн гордлого талаар болжээ. Моддын дундаас өнөөх хүн дүрт ёрын амтан асар их хурдаар довтлогож айсвэ. Түүнийг олж харсан төдөв хангинур сүхэн тасатгсаар газраас аажуухан бослоо. Бүдэг цагаан наран дөнгөж уулын цагуур өнгөжээ. Манцуутай өрн өнөөдөр нэг л биш, цаанаал нэг уйлмхаа өнжсөн нь Дүүриймаа бүсгүй сэтгэлийг багахгүй зовоно. Хүүгээ дөнгөж хуурайлж өлгөдөд байсан бүсгүй сонрыг алсаас довтлогох морин төвөргөн цочроолоо. Тэр ирэхгүй сэртэс хийж чимээ анирдав. Хонь ирээгүй байхад төдөв маань ингэж давхиад ирнэ гэж баймгүй юм да. Гэх бүсгүй бодлыг гэрийн хаяана хэвтэг тайг нохоо нь улмаан дэвэргэж морьтон гамдаад угсхийхэн дуултана. Дүүриймаа чимээ чагнаж царай бараалгасаар хүүгэн тэрч суун. Энэ зуурт довтлогох морины төвөргөн улам бүр ойртож түүнийг амтсан нохоо нь улаан галзуу боргох аж. Энэ бүх чимээ цаанаал нэг төгшөөртэй. Төдхөн морьтой хүн гэрийн үднээ тулж ирээд газарт твхийтэл харайж буухан сонсогдов. Үүнтэй зэрэгцээд ямар нэгэн зүйл рүү ноцож байсан нохоо нь нэг гянаад чимээгүй болж гэрийн үд сэвхийтэл нээгдлээ. Дүүриймаа өөрийн ирэхгүй зог тусав.
Түүний эр нөхөр төдвийнх нь өмсөн дээл хувцсан тамтаг болтлон урагдсан байх бөгөөд үүдээр орж ирмэгцэн шуудхан л гэрийн баруунаар тойрч хоймор өдөө зүтгэн. Харин түүнийг бараг хормойдоод шахам өмнөөс болсон хүн дүртэй амтан зүгдэж ноцсоор орж ирээд гэрийн хоймороо дээр дорон орж унах нь тэрэ. Энэ бүхнийг харсан бүсгүй даанчиг ихээр балмагджээ. Эр нөхөртэй ноцолдох тэрхүү хүн дүрт зүйлийг чухам тэр гижж оноож харж чадсангүй хүүгэн тэрсээр таг гөлөрч зогсон. Гэтэл өнөөх амтантай ноцолдох төдөв энэ үеийн жарган буй нарны сүүлийн ухар туяа. Хүүгэн аваад яв. Уулын оройгоос нэгэнт хальж хинтэж чангаар орилсноор бүсгүй саяныг ухаан орж гэрээс угсхийн гарлаа. Хөөрхий бүсгүйн хоёр нүд хар аяндаа л халуун нулимсаар бэлхан байсан ч дээлэн хөөргөж хүүгэн өвөртлөөд усан хулган болтол хөлөрсөн хоньны бор моринд шалвхан мордоод угсгийлээ. Бүсгүй шуудхан л сум нэгдлийн төв орой гэж сэтгсэн нь тэр байв. Гэвч эсэж ядарсан морьтой бүсгүй нялх хүрэн өвөртлөөд 30 км газрыг хэрхэн туулахыг хэн мэдэх.